За уламжлал буюу шүрэг шулууны нагалт. За уламжлал гэхээр яг ямар ч юм гэхээр ямар нэгэн функц аваа. Тэр тухайн функцийн тухайн одоо цэгдэх шүрэг шулууны налтыг гэж. За нөгөө талаар бол функцийн өөрчлөгдөх хурдч гэж байна бас ойлгож байна. За тэгэхээр эндээс ихэд ямар нэгэн x хэлэх аваа. За энэ дээр юу авах вэ гэхээр ямар нэгэн функц. За энэ функц нь ямар нэгэн x гэсэн функц. За энд ямар нэгэн x гэсэн цэг авъя. Энэ бол x-ийн анхны утга. За энд юу авах вэ гэхээр x find гэсэн цэг. За тэгэхээр би тэр юу бүрдэх вэ гэхээр x I гэдэг маань x-ээс үлээ. X find гэдэг маань юу юм бэ гэхээр x тэрнийх нь t-ээс гэсэн үг. За бид рүү хичээлд ярьсан. За тэгэхээр бол энэ функцийн оронд x I болох юм бол энэ функц дээр f x I гэсэн үг. Энэ x-ийн оронд x find болох юм бол энэ функц дээр f x find гэж байна гэсэн үг. За тэгвэл бидний өмнө үздсэн dfx юу гэж хэлэх вэ? dfx гэдэг нь бол fx find-аас хасах нь fx хэмжиж байна гэсэн үг. За бидний хараад одоо энэ x find гэдэг x дээр нь dx буюу dfx гэдэг маань энэ функцийн өөрчлөлт маань f x дээр нь dx эндээс хасах нь f-ийн x байна. За бидний x хэмжлийг x-ээр солио гэсэн. За тэгвэл dx гэдэг маань юу юм бэ гэхээр бидний хувьд энэ зай. dx гэдэг нь энэ зай. За тэгвэл dfx гэдэг нь юу болох вэ гэхээр энэ зай болох гэсэн. dfx. За шүрэг шулууны наалт гэж. Тэгэхээр энэ цэгээс маш бага dx зайд шилжүүлэхэд энэ цэг гарч ирэх буюу энэ зай маш ойрхон тохиолдолд энэ хоёрын холбосон шүрэг шулуу гарч ирнэ. Маш ойрхон. За тэгэхээр энэ бол юу юм бэ гэхээр бидний хувьд шүрэг амьдрал бол нэгэн томоор турч болж байна. За тэгвэл энэ хэсгийг ингэж хэлээ. Доор зүг. За тэгэхээр энэ бол юу болох вэ гэхээр ийм шулуун гарч ирж байна. Шулуун гарч ирж байна. За тэгээд энд ийм тал болох буюу энэ дэлхний юу гэхээр dfx буюу функцийн өөрчлөлт. За энэ бол юу? dx гэсэн өөрчлөлт болно гэсэн үг. За тэгэхээр бид нар шулууны наалт гэдэг нь юу юм бэ гэхээр энэ альфа буюу энэ тэшгээс тул энэ тагц альфа бид нар наалт гэж нэрлэхгүй. Энэ юм k гэдэг. Бидний наалт буюу слоп гэж хэлж байна. За тэгвэл эндээс бидний наалт юу юм бэ гэхээр dfx-ийг хуваах нь dx гэдэг маань бол бидний хувьд уламжлал гэж нэрлэдэг байна. За тэгвэл энэ маань бол ямар нэгэн шүрэг шулууны наалт байна гэсэн үг. За буюу энэ k гэдэг нь бол бидний хувьд үнцгийн эсрэг ашиг гадыг насан гэдэг харьцуулгын энэ k чинь өөрөө шулууны тагс альфа байна гэсэн үг. За юу гэх юм бэ? За тэгвэл бидний жишээ бол дуурийн функц авъя. За дуурийн функц маань юу гэхээр y гэж тэнцүү x гэдэг нь 2x 4 гэж байна. За энийг бол одоо жишээ нь бид нар зургатаа маш энгийнээр зурж байна. Энэ бол дээш харсан парабол. За энэ бол x-ийн тэг үйдэх шүрэг шулууны наалт. Энэ бол x-ийг тавих цэг. Тэгэхээр би энэ функцийг координатыг зурхгүйгээр ерөнхий хэлбэрийг гаргаж болдог. y x за 1 2 3 4 5. За тэгээд энэ за энийг 4 2 4 6 8 10 гэх юм бол энд 2 4
За тэгэх юм бол 4 гэсэн чигээр шүрэг шулууны нагалт нь энэ дээр 2-оос эхлэх буюу эндээс ингэсэн ийм парабол байна гэсэн үг. Ийм парабол. За тэгвэл одоо эндээс хэдүүлээ юу болох вэ гэхээр энэ функцийн шүрэг шулууны тэжтгэлийг нь болох юм бол d-ийг dx болно гэсэн үг. За ингэх юм бол энд юу болж байгаа вэ гэхээр бидний хувьд эндээс y-ийн ихлэд өөрчлөлт. Y-ийн өөрчлөлт гэдэг маань x квадрат нь 2x нэмэх 4-ийн өөрчлөлт байна. За ингээд өөрчлөлт болох юм бол эндээс бол энэ дээр үржүүлж амжиж үзэж болно. За тэгэх юм бол тэнцүү dx-ийн квадрат хуваах dx нэмэх d 2x хуваах dx нэмэх d 4 хуваах dx гэж байна. За эндээс юу болох вэ? Энд иргэшин бүтлэн хэмжүүлээд ингээд төрчихнэ гэсэн үг. За тэгэхээр x квадратын өөрчлөлт юу юм бэ гэхээр өмнөх нь зэрэг уушаа болж байна. Тэгээд зэрэг нэгээр багасна. Тэгээд үжихэн dx. Угаах нь dx. Нэмэх. За энэ хоёр тогтмол таваарч байна. 2x-ийн өөрчлөлт гэдэг чинь 2x гэдэг маань бидний хувьд юу юм бэ гэхээр x функц авъя. Тэгэхээр x нь нэгээр шийдэж яхад y-ийг аваа 2-оор шийдэж байгаа ийм шулуун байна гэсэн үг. Энэ бол y тэнцүү 2x. За энэ шулууны нагалт өөрөө болж байгаа. Энд чинь энэ нагалт нь болохоор 2 гарч ирнэ. За өөрчлөлт гэдэг чинь нэг юм dx-ийн зайгаар өөрчлөгдөж яхад энэ dx зайгаас 2 дахин ихээр өөрчлөгдөнө гэсэн үг. Санаа. А нөгөө нэг томьёогоор бодоод үзэх юм бол dx-ийн нэг зэрэгтээс нэг нь угшаа болж байна. Тэгээ үржих нь x. Тэгээд нэгээс хасах нэг зэрэг үржих нь dx байна. Нэгээс хасах нэг зэрэг гэдэг чинь юу гэж юм бэ? Нэгийг үржих нь x-ийн тэг зэрэг үржих нь dx. Ямар тооны тэг зэрэг чинь нэгтэй тэнцүү байдаг буюу dx-ийн үржих чинь өөрөө dx байна. Энэ dx-ийн нэг зэрэгтээс. За тэгэхээр энд 2 ороод ирчих юм бол энд 2 dx болно гэсэн. Тэгэхээр бол бидний хувьд энэ бол 2x dx-ийн өөрчлөлт. 2x-ийн өөрчлөлт маань бол 2 dx байна гэсэн. Тэгээд энийг хуваах нь dx. За нэмэх. За 4 гэж байна. За x-ийн хувьд 4 гэдэг чиртээр хамаа 4-ийг дайсан ийм шулуун байна гэсэн. Тэгэхээр энэ бол y-ийн d-ийн өөрчлөлт юм гэж. D-ийн өөрчлөлт буюу 4-ийн өөрчлөлт тогтмол тооны өөрчлөлтийг асууж байна. Тэгэхээр энэ бол тогтмол тооны өөрчлөлт бол энэ бол тгийг хуваах нь dx байна гэсэн. За эндээс ингээ өөрөх юм бол үзэх юм бол бидний хувьд ерөөс энэ функцийн өөрчлөлт маань dx тавьчихсан. Боломжтой байна. Болох гэхэд энэ dx-ийг хуваагдана, энэ dx-ийг хуваагдах буюу 2x дээр нэмэх нь 2 гарч ирнэ гэсэн. За тэгвэл бид ийм бол одоо энэ шулууны энэ функцийн оройн цэгийг олох гэж. Оройн цэгийг олох гэх юм энэ ямар нэгэн параметр бодох буюу яг энэ цэг болно. За энэний x-ийг бид олох хэрэгтэй. За энэ юу болох вэ гэхээр энэ цэг дээр шүүгшүүн нагалт бол тэтэ тэнцүү гэж. Энэ шулууны оройн цэгийн нагалт тэтэ тэнцүү. Тэгэхээр энэ цэг дээр уламжлал нь тэтэ тэнцүү байх бидний x-ийн координатыг олж болно гэсэн. Тэгэх юм бол d-ийг хуваах нь dx бидний хувьд тэг байх тийм цэг байна. За тэгэх юм бол бид энийг тэтэ тэнцүүлэх буюу 2x дээр нөхөн 2 тэнцүү тэг. Ингээд бодох юм бол x тэнцүү хасах нэг гарч ирнэ гэсэн. За тэгэх юм бол энд бол бидний хувьд ийшээ биш байсан байна. Жохон энэ юмтай. Ингээд явж байгаа. Ийм байна. За тэгээд бид энд y-ийн хавтгыг олж болно. Энэ хасах нэгийг хаана болох вэ гэхээр энд оруулах юм бол y-ийн хувьд x-ээс хамаарч байгаа буюу y-ийн x-ийн оронд хасах нэгийг олох юм бол энд бол 1 2-ыг үржих хасах
эндээс бол 5-аас 2-ыг хасах юм бол энд бол 3 гардаг. За тэгээд энэ цэг бол энэ арга зүйл энд 3 байхаар ийм парабол гэж байна гэсэн үг. Нэг дэрсэн, хоёр дэрсэн ийм парабол байна гэсэн санаатай. За энэ параболын хэсэг бол ийм хэмжээгээр парабол гэж байна гэсэн үг. За тэгэхээр уламжлалыг бол ийм хэмжээгээр ашигладаг. За жишээ бол энэ сэгэлж. Аяг тэнцүү 4 x-тэй 3 функцийн хэдүүлээ юу болох вэ? D-ийг dx хэвчээс хязгаар болгож байна. Энэ функцийн болох. За тэгэхээр бид нар юу болох хийх вэ? Тэгэхээр функц өөрчлөлт бол y гэдэг маань ийм юм чинь y-ийн хооронд 4 x-тэй 3 бахан dx. За энэ dx шинэ функцүүд үзсэн бол 4 d4x бахан dx d3 бахан dx. За эндээс 4x-ийн өөрчлөлт чинь юу вэ гэхээр 4x-ийн өөрчлөлтөд 4 гаргадаг юм. За тэнцүү 4 dx бахан dx. Энэ тогтмол тооны өөрчлөлт чинь юу юм бичдэггүй. Тэгээд энэ дээр хараад бидний хувьд бол нууц хөглөл dx хэвчээ хязгаар энэ бол 4 болчихж байна гэсэн. Энэ функцийн шүргэгчийн шүрэг шалгуур алалт нь 4 болж байна гэсэн. За тэгвэл энэ функцийг хэлбэл зураад үзэх юм бол y ишигээ x sin 1 2 sin 3 гэх юм тийм. За тэгэхээр за энд 4 2 4 6 8 10 10. За тэгвэл 3 цэг дээр 3 ийм цэгийг дайрах нь. Тэгээд хажуу жишээгээ нэгээр шилжих 4-өөр шилж. Тэгээд нэгээр шилжихэд 7 дээр очно гэсэн. Тэгэхээр хажуу жишээгээ нэгээр шилжихэд 7 дээр 4-ийн нэг чинь 11. За энэ цэг дээр очно гэсэн. Тэгэхээр энийг дээрсэн ийм шугам байна гэсэн. За тэгэхээр энэ шугамын наалт юу вэ гэхээр наалтны шигийг явах дэшигээ 4 гэсэн. 4-ийг хацсан нэг. Ямар шугамын наалтны шууд 4 гэж бодож байна гэсэн. За тэгвэл энэ шугам ингээд яг ийм их цуглаад ирэх юм бол наалтыг дэшигээ хумаар наалт нь хасах хэмжээтэй болж байна. Тэгэхээр энэ шугамын наалт бол зөвхөн тогтмол хааж тогтмол. Яагаад гэхээр ишигээ явсан одоо 2-оор явуулсан ч ишигээ ингээд 8 гараад ирнэ. Ингээд наалтнууд үргэлж 8 бахан 2 буюу 4 гараад. Тэгэхээр шулууны дэртлийн наалт бол тогтмол парабол тэрнээс дээд иргэн дэртлэг бол x-ийн байрлалаас хамаарат бол өөрчлөгдөж болно. Энэ бол x-ээс хамаарат өөрчлөгдөж байгаа. Гэтэл тухайн агшин дахь наалт шүүх шулууны наалт нь гэдэг бол яг энэ цэнтэр наалтыг ярьж байна гэсэн санаатай. Тэгэхээр ийм хүмүүс бид рүү боломжтой ашиглаа. Хөдөлгөөлөд боломжлолыг хөдөлгөөний төслөд хэрэглэх. За эндээс бид нар хөдөлгөөнийг юунаас хамааруулсан судалдаг вэ гэхээр хугацаанаас хамааруулсан судалдаг. За тэгэхээр ямар нэгэн одоо хөдөлгөөний төслөд маань хугацаанаас хамаарсан ийм хөлбөртэй ч. Тэгэх юм бол бидний хөдөлгөөний байршлт маань бол юунаас хамаарч байгаа юм гэхээр хугацаанаас хамаарч байгаа. Тэгэхээр тэр бид хөдөлж байгаа бид нар тодорхой хугацааны агшинд ингээд хугацаанаас хамааруулсан судалдаг. Тэгэхээр энэ хугацаанаас хамааруулсан судлахад
одоо нэгсний байршлалын өөрчлөлт үүсэж гэнэ үү гэдэг. Тэгэхээр бид нар тэрнийг юу гэж нэрлэдэг хурд гэж нэрлэдэг. Тэгэхээр TX юу шийдвэрийг бид нар хугацаанд хуваах юм бол хугацааны үйлдэл болох энийг бид хурд гэж. Тэгвэл хэрвээ тухайн бид хурдталтай хөдөлж ивэл хурдны үйлдэл үүсэх буюу хурдны үйлдэлийг хугацааны үйлдэлтэй харьцуулахад бид түүнийг хурдтал нэрдэг. За тэгэхээр энэ бол бид яаж юм гэхээр уламжлалыг хэрэгжиж байна гэсэн. За тэгэхээр ийм хөдөлгөөний төсөл өгөгдсөн гэж үзье. За x нь t-гээс хамаарсан функц. За хацаа t квадрат нэмэх 4t нэмэх 1. За энэ t-ийг олох, 1-ийг олох, 2-ыг олох, 3-ыг олох гэх мэт энэ байрлалд өгөгдсөн байна гэсэн. За тэгвэл эндээс хэдүүлээ dx-ээс нь t-ийг нь олох. Энэ функцийг өөрчлөлт t хасах t квадрат нэмэх 4t нэмэх 1-ийг өөрчлөлтийг гэдэг. За эндээс юу болох вэ гэхээр хасах 2t dt нэмэх 4dt. За dt хараас гарчих юм бол ийм болоод хуваах нь dt-ийг ингээ хуваагдчих юм бол хасах 2t нэмэх 4. За энэ нь юу вэ гэхээр хурдны төсөл болчих. Энэ бол хурд. Тэгэхээр хурд юунаас хамаарч? Хугацаанаас хамаарч байгаа буюу хасах 2t нэмэх 4. За бид нар энийг хэрэг квадрат төсөлтэй хавьд энийг бол тогтмол хугацаатай хөдөлгөөн гэж үзнэ. За тэгэхээр энэ чинь юу вэ гэхээр x t тэнцүү а t квадратыг хуваах 2 нэмэх b нөл t нэмэх x нөл гэсэн хэлбэрээр байдаг. Тэгвэл 4 гэж анхны хавьд. А тэгвэл бидний хувьд bt гэж чинь юу яах вэ гэхээр a t нэмэх b нөл байх хэрэгтэй. За тэгэхээр эндээс b нөл гэдэг 4 юм байна. 4 юм байна. А гэдэг нь юу? А хуваах нь 2 гэдэг чинь хасах мэтэй тэнцүү. Тэгвэл а юу гэдэг тэнцүү? Хасах 2-той тэнцүү. Тэгээд хасах 2-той юм гэдэг. Ийм гэж. Хурдтал бол юу вэ? Хурдтал хасах 2 гэсэн. За эндээс бид дахиад b гэх юм бол энэ бол хурдтал гэж. За тэгвэл эндээс юу болох вэ? b-ийн оронд хасах 2-тэй нэмэх 4 хуваах нь dt. За эндээс хасах 2 dt хуваах нь dt буюу хасах 2 гарчиж. За тэгэхээр энэ бол шулуун мэдээлэл тийм. Энэ шулуун мэдээлэл маань бол хурд тийг байх үеийн хугацаа гэдэг. Тэгэхээр vt тэтгэлэг тэнцүү байх үеийн юм бол тийм. За тэгэхээр энийг тэг тэнцүү хасах 2t нэмэх 4 гэдэг үстэй. Эндээс t тэнцүү болж t тэнцүү хасах 2 t тэнцүү 2 гарч чинь. Тэгэхээр 2 секундэд хурд тийг байна гэсэн. 2 секундэд хурд тийг. Тэгэхээр биднээс эндээс 2 секундыг харъя. 2 секундд үеийн хурд тийг байх үеийн энэ цэгдэр шүрэг шугууны алалт нь юу? Тэгэхээр бол тийг байна гэж. А тэгвэл нэг цэгдэр шүрэг шугууны алалт нь юу? Нэг цэгдэр шүрэг шугууны. Тэгэхээр бидний тгийн хооронд хэдийг олох вэ? Нэгийг олох нь. Тэр тэг тэнцүү нэг нь v t нэгтэй тэнцүү байх нь v1 энэний хооронд нэг олох нь. Тэгэхээр хасах 2-ын үүсгэн 1 нэмэх эндээс болж 2 шүрэг шугууны алалт нь 2. Тэгэхээр эндээс ингээд зурх юм бол энэ ингээд хажуу тийш ингээд шийдэхэд дэшигээ 2-оор шийдсэн ийм юм хийж байгаа гэсэн. За энэ хүмүүс маань яг хөдөлгөөний төсөлийг хэрэгжүүлж явж байна.